Алтан дорн Монгол компаниг Монгол хөрөнгө оруулагчид авснаар хуучин өмнөх Орос эзэдийн үед нөхөн сэргээг өгүүлсэн талбайг нөхөн сэргээгээс гадна улсад төлөх ёстой хуримтлагдсан үр төлбөрийг барагдуулан ажиллаж байгаамаа. Тус компанийн хувьд Өдгөө Төв аймгийн Заамар сумын нутагт олборлолт нөхөн сэргээлтийн ажил хийж байгаа бол Ховд аймгийн Дарив сумын Мөнгө аяга багийн нутагт тайгуулан ирэх бүхий аль бие усны лицензийн дагуу тухайн бүс нутгийн газрын хэвлэлд ямар нөөц байгааг илрүүлэх зорилгоор хайгуулын ажлыг хийж байгаамаа. За манай багтаар Алтан дорн компани геологийн үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ геологийн үйл ажиллагаа явуулах хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд манай багтаа гэрээ байгуулан ажиллаж багийн төвийг 35 сая төгрөгийн өртөгтэйгээр сэргээн засуулж тохижуулж гисэн байна. Өөрөөр хэлбэл ашиг маламлын үндсэн ордын эрүүл хайгуулын эхний шатны ажлуудыг хийж эхэлсэн байна. Ашиг маламлын тухай хуульд болон бусад хуулиудын дагуу тухайн компани хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа хүрээнд орон нутгийг хөгжүүлэх, нийгмийн хариуцлагын гэрээний заасныхаа дагуу тус компани хамт олон Дарив сумын Мөнгө аяга багийн төвд байрлах, шин цэнгэлт хүрээлэнд хүүхдийн иж бүрэн тоглоомын талбайг байгуулж өгөх зэрэгцээ Мөнгө аяга багийн төвийн барилгыг хүлээлгэх өгсөн байна. Дарив сумын 90 жилийн маань өнөөдрийг дохоогоо та бүгд маань бас энэ хүрэлцэн ирж энд 90 жилийн газрын уяачид газрын бөхчүүд ирж их сайхан болж байна. Дарив сумын 90 жилийн маань бас Мөнгө аяга багтаар ажиллаж байсан бид бүгдийн бас сэтгэл өндөр байна. Ингээ та бүгдээс сэтгэл төрөнд хөрөнгө оруулж үе. Алтан дорн Монгол компаниас зохион байгуулж энэ Дарив сумын хэмжээнд 60 сая төгрөгийн хөрөнгө оруулж сэтгэл төрөнд маань бас энэ цагаан гүгдийн тоглоом багийн төв Мөнгө аяга багийн төв барьж өгсөнд энэ хөлт бас талархаж байна. Гой тоглоом байна. Тэгээд ийм гой тоглоом хийж өгсөн Алтан дорн компанийн агчнаас баярлалаа гэж хэлье. Мөн машны ахуй амьдралд дэм болох аслагдсан бэлчээрийг ашиглахын тулд тухайн бэлчээр нутагт нь гүний худаг бас гаргаж өгөх ажлуудыг тус хийж эхэлсэн байна.